За шүлгийн өвчин Ховд аймагт одоо бас гарсантай холбогдуулаад аймгийн мал эмнэлгийн газрын даргаар ахлуулсан ажлын хэсэг сумдад ажиллаж байна. За сумдад ажиллах хугацаанд бол Ховд аймагт вакцин нэг одоо малд хийж эхэлж байгаатай холбогдуулаад за вакцины ажлын явц байдал за тулгамдж байгаа асуудал ямар байна? Малчид ард иргэдийн одоо санаа бодол бас ямар байна гэдээ газар дээр нь бас сонсож ажиллаж байгаа Бацангэл дараа. Тэгэхээр өнөөдөр 2 дахь өдрөө буюу 6 сарын 30-ны өдөр Ховд аймгийн цэцэг суманд ажиллаж нутгийн удирдлагын ордон дээр нь ирж төрийн албан хаагчид багийн засаг дарганарт бас мэрэгжил арга зүйн зөвлөгөө өгч өнөөдөр яг бас энэ вакцинтай холбоотой гараад байгаа хүндрэлүүд цаашид одоо шийдэх арга замын талаар сан солилцох шиг боллоо. За цэцэг сумын тухайд ер нь ямар хүндрэлтэй асуудалтай нүр тулгарч ийн гэж сая мэдээлэл дээр яригдав. За цэцэг сумын дархлаажуулалтын ажил үндэстэн нэг 80% бол явагдаж байна. 100 мянган гаруй мал хийх ёстой. За малчид иргэд бол баг орон нутгийн сум орон нутгийнхан бас зохион байгуулалтын арга хэмжээ бас сайн хийгээд явсан байна. За бид бас цэцэг сумын одоо зарим багуудын малчид иргэдтэй бас уулзлаа. За зарим багууд дээр бас хүндрэлтэй асуудал бас гарсан байна. За энэ бол одоо бас малаа тариулахгүй за бас малын нэг одоо хөнгөлөх ажил бас хийгдсэн. За дээр нь одоо бас голомтын бүс нутагтаа бас ойролтой хязгаарлалтын бүст байгаа малчид маань одоо бас одоо малыг одоо энэ одоо вакцины нэг одоо хийхгүй барихгүй гэсэн ийм асуудал гарсан. За энэ асуудлыг одоо сумын шуурхай штаб онцгой хэмсийнхэнд одоо сая бас ярилцаад одоо ажлын хэсэг бол одоо гаргаж байна. За хамгийн гол одоо малчид юуг одоо юунаас болоод байгаа гэдэг асуудлыг бол бид нар бас ярилцлаа. Тэгээ гол нь бол яг нь мэдээллийн одоо зөрүү бас байна. За малчид одоо мэрэгжлийн байгууллага мал эмнэлэг нэг юм яриад төр захиргааны одоо сумын онцгой хэмсийнх нэг яриад сумын дарга нэг юм яриад ингээд ийм мэдээллийн зөрүүгөөс болоод бид нар бас ойлголтын зөрүү бас маш муу байна. Тийм учраас одоо дотооддоос энэ ойлголтыг бас сайн хийх хэрэгтэй байна гэдэг асуудлыг малчид их ярьж байна. Тэгээ энэ асуудлыг одоо бас онцгой хэмсийнхэн энэ тарих хийж байгаа баг бүрэлдэхүүнд бас сайн хэлж ярьж ойлгууллаа. За дараагийн асуудлын одоо зэрэгэлдээ одоо малчид бусад сумуудын тухайд одоо мөстийнхэн алтайхын ингээд тарих хийгээд байхад ягаад цэцгийнхэн ингээд үлдээгээд байгаа энэ одоо юунаас болоод ягаад энийг тарихгүй байна ч гэдэг асуудлыг бусад сумуудын бас гомдол гаргаж чинь. Тэгээ энэ бол бас зүйтэй асуудал. Ер нь бол одоо хязгаарлалтын бүст байгаа айл өрхүүд бол адилхан л одоо бүгд л тарих ёстой. Энд бол ямар нэгэн байдлаар тэгж нэг ч мал үлдээхгүй, нэг ч өрх үлдээхгүй. За тэгээд тариулахгүй гэж байгаа тэр одоо малчин өрхүүд дээр бол одоо бас энэ ажлын хэсгийн ажиллахаар боллоо. Тэгэхээр цаашдаа бол ийм малчид иргэд бол ийм анхаарал одоо хандуулахгүй байхаа гэж бодож байна. За энэ мэдээллийн зөрүү гэдэг нь бол яг нөгөө 21 хоногийн горимыг одоо яаж барих юм, харвал пост нь одоо яаж ажиллах юм гэдэг тал дээр бас малчтаа сайн мэдээлэхгүй бол бас энэ ойлголтын зөрүүнээс болж бас иймэрхүү ийсэл бас гарч байгаа юм байна. Малчид маань одоо голомтыг одоо яаралтай дарыг гэж байгаа хамгийн одоо шийдвэрлэх хамгийн ихний эжент хийх ажил бол нэг ч малчин үрхийн нэг ширхэг малыг ч гэсэн орхигдуулахгүйгээр вакцинд хамруулах ажил шүү дээ. Гэтэл эрүүл малдаа хортой одоо хор шахуулмааргүй байна гэсэн малчид бас цөөнгүй байна гэж нэг талаараа. За энд бас юу салбарын сайд ирээд явахдаа энэ шүлгийн вакциныг одоо дарах арга хэмжээнд цаад учруулсан ч гэдэг юм уу. Ийм одоо малчны одоо малын нөхөн олгорыг бол төр хариуцахгүй гэсэн зүйлийг ярьсан шүү дээ. Тэгэхээр эдгээр малчдад мэдээлэл сурталчилгааг хүргэж одоо ойлгуулахаасаа гадна бас одоо хариуцлагын тогтолцоо зэрэг одоо бас эрхтэг шүүлжлээ явах байх гэсэн ийм зүйл ажиглагдчих. За ер нь бол яг вакцинд одоо энэ удаагийн дархлаажуулалтанд одоо малаа тариулахгүй байгаа. За манай бол эрүүл одоо бид бол одоо ийм эрүүл малтай учраас одоо энэ вакцин хийхгүй гэдэг ийм асуудлыг ярьж байгаа малчдад бол хариуцлага тооцох хэрэгтэй. За сая бас би бас онцгой хэмсийнхэн чиглэл өглөө. Ер нь бол хариуцлага тооцоо. Яагаад одоо малаа тариулахгүй хажуудалд нь одоо өвчин гарцсан ийм голомтын бүстэй байсаар байтал хязгаарлалтын бүст орсон байсаар байтал яагаад малаа тариулахгүй байгаа гэдэг асуудлыг бид нар бас ярилцлаа. Тэгээд одоо бол ерхийдээ бол энэ малчдаар бол одоо хариуцлагын хуулийн байгууллага шилжүүлэх юм одоо санкцтай. Энэ бол хуулийн хариуцлага хүлээх ёстой. Бүр цаашлаад одоо магадгүй одоо ингэ цаашаа халдвар гаргах юм бол бүр одоо эрүүгөө хүлээх ийм хэмжээний ч хариуцлага ногдуулах боломжтой. Тэгэхээр бол одоо малчид иргэд маань заавалчгүй одоо энэ удаагийн дархлаас заавал хамруулах ёстой. Заавал одоо вакцин хийх ёстой. Энэ шаардлагыг бид нар тавьж байгаа.
100-ны дунд сард одоо орчихсон явж байна. Яг энэ үед бол малчид арга барилд маань малаа нослох ажлыг одоо хийгээд бараг дуусах шатандаа орчихсон явж байна. За бас ноосоо тушаагаад зах зээлд одоо борлуулад зөх ёсны урамшууллыг аваа явмаар байдаг. Гэтэл одоо энэ халдварт өршөлтийн өвчин гарсантай холбогдуулаад ноосоо хэрхэн яаж зах зээл дээр борлуулах уу, авах уу үгүй юу, аймгийн төрөө нэвтрүүлэх үү үгүй юу гэд олон одоо асуудал, олон бэрхшээлтэй малчид маань нүүр тулчаад за гэрийнхаа гадаа ноосоо овоолоод хайчихсан юм байдалтай байна л да. Энэ дээр одоо ямар зохицуултыг мэрэгжил арга зүйн зөвлөгөөг хаанаас яаж хүргэж ажиллаж байгаа вэ? За яг ер нь бол одоо ноос ноолрын цаг эхэлсэн малчид бол одоо эд хоньны хэрэглэлтүүд бол эд явагдаж байна. За ингээд одоо нөгөө ноос ноолроо борлуулж чадаагүй байж итэл одоо бас бороо хур ороод тэ бас эрсдэл дагуулах юм магадлал өндөр. Тийм учраас би одоо энэ тарилга хийсэн 8 сумынх нэг за ямар ч байсан одоо та хэд маань одоо энэ вакциныг дуусгах хүртэл хугацаанд энэ ноос ноолроо бол одоо байлгажээ. Бити одоо нэг тээвэрлээ. Ингээд одоо энэ хадгалт хамгаалтаа сайжруулах байлгачаа. Тэгээд аяндаа орон нутгийн сумынхан маань зохион байгуулаа тий. Орон нутг дотроо одоо сум дотроо бол өвтэйхэн одоо борлуулах тий ноосныхоо цэг тушаах асуудлуудыг зохион байгуулалтаа хийгээч гэдэг ийм зөвлөмжийг бол өглөө. Халдвар хамгааллын дэглэм бас энэ дээр зөрчигдөх магадлал өндөртэй гэж малчид маань хараад байна л та. Тэгэхээр ариут бол халдваргүй төлөв хийгээд энэ ноос ноолрын асуудлыг нэг тийш нь шийдэх юм боломж юу н байгаа. Ер нь мэрэгжлийн байгууллагаас яамнаас гэдэг юм уу ямар чиг үүрэг өгж байгаа вэ? Яг энэ тал дээр энэ асуудлуудыг ер нь дээшээ салбар яам харьяа газруудаа ер нь тавьж асуудлыг шийдэх талаар гарц гаргалгаа хайж байгаа юу? Гэхдээ энэ яг хөө бид нар орон нутгатаа шийд. Энэ одоо орон нутгийнхаа нөхцөл байдалтай уялдуулаад за өнөөдөр одоо яг малаа яг тухайн айл хотлоороо багаараа хэрэгэлт бол явагдаж байна. За хэрэгаад давхар вакцин хийгдэж байна. Тэгээ энэ хоёр ажил одоо зэрэг явагдаж байна үндсэндээ. Тэгэхээр зэрэг бид нар бол дотооддоо одоо заавал яам тамгын газар их асуудал биш. Нэг дотооддоо зохицуулах юм боломж л байгаа. За өнөөдөр вакцинаа тарьчлаа. За ноосныхаа ажлыг одоо ажлыг одоо өд өрнүүлж байгаа учраас энэ ноосны ажил маань тодорхой хэмжээний байгаль цагуурын нөхцөл байдлаа харж байгаа нэг 7-10 хоногийн дараа ч хийд юм уу те зөөвөрлөх төвөрлөх хаана одоо төвлөрүүлэх үү хаана нийлүүлэлт хийх үү хааш нь одоо ачуулах уу тийм ээ гэдэг ийм юмнуудаа бол бид нар сум дотор зохион байгуулж байна. А яг хуу 21 хоногийн дараа энэ горимын дараа бол тэгтээ зэрэгүү сумаасаа одоо гадагшаа гарах асуудал бол бид нар бол заавар зөвлөмж өгөөд аль биесээр гарал үүсэлтэй гислгээтэй тэгээд нэвтрүүлнэ шүү дээ. А яг хөө эхлээд бол тэр малчтынхаа хотноос яаж бөөгнүүл цуглуулах уу тийм ээ. Яавал одоо эрсдэлгүй үнийг зохион байгуулж болох уу гэдэг асуудал бол бид нар бүрэн бололцоотой. А тэгээд эргээд одоо Улаанбаатар руу дараагийн тээвэрлэлтийн асуудал бол яг хөө энэ горим хорой цэр дэглэн буурсны дараа тээвэрлэл явуучих болцоотой шүү дээ.